Энэ миний гарын үсэг. Эрхмийн дэд итгэл хүндэтгэл. Би энэ гэж баталсан үнэмшил бусдад байхгүй ганцхан давтамж. Орхон гэж бүрийн холдгор хүний өрт. Эмүүжин жамуу хоёр андлалцаж алтан бүсээс солилцов. Хорон үгийн сум дундуур ор хаваас бохоож амгадъя. Үхэлтэн тэмцэх өдөр дор эвийг үл умартъя. Ойрын бурууд омгойт хаваас төвчив. Холын зөвд холдож үл хагцъя. Өшөөдөр сол босдог, бас нурдаг. Цаг хугацаа баатрыг төрүүлдэгч бас үгүйсгдэг. Харин цаг хугацаанд хязээж хувиршгүй үнэт зүйл байдаг нь хүний мөн чанар хайр юм. Монгол тулгтны зүүн эрхэм. Улаан золот монголчуудаа зориуллаа. Таасан байна уу? Сайн байна уу? Сайхан номч. Сайхан номч. За танилцсан. За манай Ану, манай нэвтрүүлгийн ерөнхий продюсер, энэ нэвтрүүлгийн санаачлагч. Суута. Энэ бол манай зочин хоймор. За ах нь бол хөтлөгч, яруу найрагч хөшөрхөрөө хөтлөгч болдог. Тэр ёсороо өнөөдрийн нэвтрүүлгийн маань зочин хойморт шог зураач Самандрын зогтойр хүрэлцэн ирж оролцож байна. Монгол тулгтны зүүн эрхэм. За танд энэ өдрийн минь төргий. за баярлалаа. Тантай уулзч байгаа маш их баяртай байна. Ерөнхийдөө би бас тийм нэг ч хөгжилтэй биш уйтгартай байдаг хүн шүү дээ. Тийм байгаа шүү дээ. Чи хараад уйтгар сэрж байгаа шүү дээ. Лавгаах түрүү ярьжсэн таны аавыг амьд сэрүүн бахад лавгаах танахаар орж автаа тань уран бүтээл сайхан яриа хөрөлддөг байсан гэж. Тэгэхээр аавынхаа тухай та нэг сайхан дурсамжлаж, аавынхаа тухай нэг дурсаж яриач. Мэдээж хүн болгон өөрийнхөө ээж аавыг ер нь ертөнцийн хамгийн сайхан хүмүүс гэж төсөөлж ярьдаг. Бүр нэг хүний ном байдаг. Оройгүй ухаантай аав ээж хоёр юм нэгэд. Зүгээр гадны хүн харуул энэ одоо тийм Эйнштейн, Мари Кюри хоёрын нуур хүүхдэл ном болов гэмээр. Миний ч бас адилхан. Тэгээд Монгол ирэх хүний хамгийн сайхан шинжүүдийг хадгалсан тийм сайхан хүн. Ер нь ертөнцийг ойлгох, гэрхэн өөрөө жаргалтай амьдрах тэр бүх юм анга хүүхдүүдэд чим хүүхдүүд нь сургууль соёлоор явна гэх юм тийм ээ. Ажил амьдралын бүх юмыг зааж өгнө. Ингээ адуу мадуу ураах морь уурхалхаас эхлээл. Хажууд нь тэр философиг зааж өгдөг. Зүгээр яг амьдралын боломж болцооноос болоод олон дүү өөрийнхөө ээжийг асрах гээд бас сургууль соёлоор айхтар явж чадаагүй. Тэгээд ийм ажилчин тийм хүн л дээ. Завхны шилүүстэй сум юм. Ерөнхийдөө миний намтар бидний үеийнхний намтар энэ төр бол их тийм юу штэ. Адилхан штэ. Би завхан төрсөн тий. Бөөр хөдөө тий. Та завхных юм уу те? Би захных. Захных юм уу? Завхны айлсан. Шилүүстэй. Оо за. Аав ээж хоёр нь хоёлаа. Дөө бүгд дээрээс тэмдэглэгээр малч олсоо. Шилүүстэй сум чи өөрөө нөгөө наран чингэгийн хэд алхахын хоёр тамхтай бат наран чингэгээ дэлөө утгт хоёр суудаг байсан газар. Тэгээд аавын том ах интернаас хувилган болцоол гэжсэн. Тэгээд хоёр том утгатай хосон зурм мөргөн байдаг л да. Энд нэг сонин зураг байна. Уг нь та байсан юм шиг шүү дээ. Тийм ээ. Хин нэг хүн байсан юм шиг нь таа ч байх. Энэ нэг одоо манай аав ээж хоёртойгоо манай ээж нутгаар архангаар аялаад замаараа хар хоронд тэр ахуулсан зураг л да. Тэгээд нэг сүүлд бас ингээд харж байсан чинь нэг ингээд аав ээжээсээ дээшээ гарцсан шиг санагдаа. Тэгээд хайчлаад ингээд доош болгоцсон хүмүүс гайхаад байд. Тэгээ хүндэтгэлгүй юм шиг санагдаад. Тэгэл боловч цомын тэмцээнээс эрэхтэй тэргүүн байранд орсон шүлгүүдийн чэйжилчид дарааддаг гэсэн юм. Тэгээд тэр бол маш гайхамшигтай шигтэй ойтой юм л дээ. Тэр ой санамж гайхалтай маа тий. Мундаг. Тэгээд ер нь лавгсронгойн одоо тэр Уянгийн дөрөг цагаан танк. тий цагаан танхилыг уянгаад ирэх. Тэр хоёрыг бол ердөө чэйжилсэн. Одоо бүхэл бүтэн номнуудыг
Танд тэгээ уншуулад бичсэн бичлэг эднэр нь одоо үлдсэн байдгүй. Би одоо миний тэр номын нээлтийн тэр дээр ингээл соёлын төвөргөний тайзан дээр уншиж байгаа тэр нэг уран уншаал гармаараа ингээл Адреналин хэрэгтатсан хөвс тусмын яригүйсэн тэгэлсэн гүрний хоёрын хооронд хэрэгтүүрэн өнгөрсөн болгоноос утаан хангаж ирсэн. Ээж минь бол Анхан аймгийн Жаргалтанд Эрдэнэт сум юм. Тэгээ одоо Дорн техник гүн хаад Жамин гараг гэж юм байдаг. Тэр үний 8 охиных нь нэгнийх нь охины охин гэж явдаг. Тийм болохоор бас тэр удам судраараа гаргаж явдаг л да. Тэгээд тэр сайхан удам судрыг бас сэвтээч гүмсэн нэрнтэй авч явах юмсан гэж бодж хичээж явдаг. Муу хүүхдүүд чинд явах цөмөрөн сайн гэж төрөө хэлсэн 6 хүүхдээ. Гэхдээ тэр дундаа илүү онцгой одоо ингээл ядарч өдөрч явтал хайрлж халамжилж сэтгэл санаагаар ч гэсэн хамгийн хүндийг л үүрч тийчж харж хандаж явдаг нь хүүтэй ээж нь өстой юу зүгээр өстой. Юутай ч зүрлэхээргүй л хайр хүрхийн та ээж нь хүүгээ үл өстой нэр магтахын дээр л магтах гэж сайхан үг хийж олж магтаж чадахгүй л суугай. Монгол тулхтны 100 эрхэм. Хүмүүс ер нь инээд гэдгийг чи их хөнгө ойлгоод байдаг цаг юм шиг байгаамаа. Инээд гэхээр л нэг юмд массаж юм уу, шоолж юм уу нэг тийм. Тэгэхээр та ер нь инээдийн утга учирыг сайхан тайлбарлаж өгөөч. Ер нь бол инээд их гүн гүнзгий эдэлтэй. Харахад хаахаа хээг амархан юм шиг боловч инээд байгаа газар эрүүл нийгэм оршино гэж. Хошин шогийг байж та тэнгүүд бол бусдыг шоолж инех гэдэг. Ухаантай хүн бол өөрийнхөө сул талыг харж инее гэж үздэг байхгүй. Тэгэхээр хошин шог бол маш ухаантай зүйл, улам хөгжин, хүндрэлтэн хөгжих тусам нарийнсан. Тэгээ юуны өмнө эдгээр чи юун одоо соёлын тэргүүний ажилтнаас илүү одоо эрүүлэг хамгаалах юм. Үнэ. Яг тэгж боддөг шүү. Хамгийн их дөгт замаар ухааруулах арга бол инээд юм. Үсээ их ургуулад байгаа хүнийг чи яас үсээ их ургуулдیں۔ Гэж шүмжлэхийн хэрэг байхгүй. Үсээ их ургуулсан хүний зураг үзүүлээл. Секситрийн зураг үзүүлчихээ. Манай бавуугийн тогсрон байна шүү дээ. Бавуугийн тогсрон үсийг үзүүлэх хэрэгтэй. За ийм байна. Чи тавгсрын шиг болж байж чи тавгсрын шиг үсээ ургуул. Манай тоншуулын школ гэдэг чи их хатуу школ шүү дээ. Тэгээ нэг ийм шар хуучны ширээ тэгэл ягаал нэг ийм дугаар нэг талстастга их байдгүй шүү. Ийм тал арх хийцэн тэгээд даама нэг татчих гээд хаа байрхууд өгсөн. Тэгвэл чи яашаа зүрхсэртэй. Загин чи загин шүү. Багсныхаа үгийг сонсоод юмд нь гүгээл нэгдүгээр дэлгүүрлөө дөрөвдүгээр дэлгүүрлөө тэр нэг жаргал байлаа надад одоо Тоншуул сэтгүүлийн газар энэ хүний чинь одоо хөөсөлдөж байгаад авсан юм аа. Тэгээ тэр үед их хөө зайлаад ч одоо намын дуураас юм төв хэвэл хүн сонны газар хэвэл те тэрэнд шууд тэгж бас дөнгөж 18-тай хүүхд орно гэдэг бол бас том л завшаа байлаа. Намайг өсөж хөгжих одоо хүн болох, урамтэлж болоход бол хамгийн том үүрэг гүйцэтгсэн газар л тэр л гэж боддог шин. Энэ хошин шог зураг гэдэг энэ адар маатай энэ хэцүү урлагийн төлөө одоо ганц ерөөсөн зүтгэж байгаа хүн баг энэ байгаа. Ройрын үед ер нь шугаан тарьсан ямар шүү бүтээл дээр суугаад байна да. За яг миний сүүлийн үед нэг хийж байгаа юм бол нөгөө Монголын нэг өдөр гэдэг нэг цуврал. Тийм цуврал байдаг. Тэрийг бас нэг нэлээ сүүлийн 3-4 жил хийгээл оролдоод байдаг. Маш олон ч тэгээд цуслангийн нэг өдөр, ханиадны нэг өдөр гээл тэгээд Юуны нэг өдөр ханиадных ч гэдэг юм одоо юу гэдэг юм бас нэг ханиад энэ төр гарлаа шүү дээ. Тэгээд маш олон сэдвтэй. Тэгээд энэ цэргийн нэг өдөр гээл, намрын нэг өдөр гээл. Таны энэ бүтээлүүд чинь ном болж гарсан уу? Гараа байгаа. Энэ одоо нэг хүмүүс хийгдээд яваад байгаа л
бүтээлтэй магадгүй 50 60 жилийн дараа үзэгдэл одоо 20-р зууны сүүлч 21-р зууны их үеийн Монголын амьдралыг бас шог өснөр толдох нэг тийм сонин өрөмц зураг болох болов уу гэж бодоод байгаа шүү. Таны бичдэг чиглэл рүү орж асуулт асууя гэж бодож байна л да. Филтон гэж монгол хэл дээр энэ гадаад үг хэдийн үеэс ахуулан Монголд орж ирсэн юм. За филтон гэдгийг юу гэдгийг ойлгохгүй байсан ч болно. Зүгээр филтоныг уншаад одоо хөхөн баясж явах нь бол одоо сайхан хэрэг. Энэ бол 20-р зуунд одоо бидний амьдралд энэ соёл иргэншлийн нөлөөгөөр орос хэлээр дамжиж орж исэн Франц үг юм гинлээ. Ярвах хэмиг бол их амархан олж чаддаг шүү дээ. Амьдралаас ярвах яриа чадна. Тэр намгаах ухаан талаас нь та бас юу гэж боддгоо? Танд ажилласан байх уу? Нэгт нэгдүгээр ерөөсөө их сайн нэгдвэл бодчин солилцоо төрөсөж. Гоо амьсгал зүрх бүгд сэрэгдэг. Гэхдээ инээж баясаж яхад л одоо ер нь яавч муу биш тийм ээ. Хамгийн гол нь тархины эсүүд сэрэгдэг гэж үздэг. Инээдний одоо сайн инээснээр тархины эсүүд сэрэгдэг. Нүүрэндээ инээмсгэл тодруулаад явдаг хүн ховор олчихсан цаг үе юм шүү дээ. Хамгийн хэрэгтэй зүйл хэрнээ ягаад шог зураачд өнөөдөр Монголд ийм цөөхөн байгаа юм бэ? Улам цөөрөөд байгаа юм бэ? Намайг одоо сургууль төгсөж явах үед би бодгийн таашаа сэтгүүлийн одоо бос халахад гэж байх үед энэ 50 орчим идэвхтэй зурж исэн зураач байдгийг. Үнэхээр шог зураг гэдэг чинь бол тийм амархан бүтэх ажил биш байхгүй. Яг өмнөдөө хэлэхэд баг гарын 5 уранд орхоор шахуу тийм болцсон. Одоо амтнаар бол одоо бид нар хошгинж ярьдаг л да улаан унд орхно гэдэг. Тийм. Хэд хэн зураач нар байгаа шүү дээ. Шог зураг зурдаг. Тэгчээ бусан чадахгүй л байхгүй. Тэгэхээр би бол нөгөө үнэлэмж бага байгаатай л холбоотой болов. Тэгээд үнэлэмж байгаагаа болохоор хүмүүс залуучууд маань энэ төрлийг сонирхож бас хийх нэг хоор болчихоо ядаа л гэж бодож байна. Гэхдээ би бас зурж байгаа залуучууд бол би л дээ. Сөрхий гарч ирсэн ягаад өндөр төвшөнд хүрсэн бэ гэвэл олон улсын 2 жилд нэг удаа болдог шог зургийн биенаал уралдаанууд байдгийг. Энэ Италид болдгийг. Италич байх шээтэй тий. Тэгэл одоо ийм номерч гэдэг юм одоо юу гэдэг тоо дугаар гэсэн сэдвтэй. Нөгөө дижитал одоо орчин гэдэг чинь ердөө 01 гэсэн ийм нэг юугаар кодоор бүх юм апдейт гэж шүү дээ. Тийм болохоор бус тоонууд хэрэг болж байгаа байхгүй юу? Түүрэгт болдгийг. Энэ чинь Туркид олсон. Тий, олон улсын шог зураг үзэсгэлэн тавигдсан зураг нэ тий. Энэ надад бас их онцгой сэтгэлийг төрүүлж байна. Магадгүй хэдэн мянган зураач хэдэн зуун орны тий 200-300 орны тэр дунд бас Монголын нэргээд явж байвал бахалтай. Яг л адилхан нөгөө спортын тамирччиг өөрийнхөө улсын тугийг мандуулах гэдэг нөгөө нэр төр хэрэг гэдэг шиг. Энэ зургийн гол агуулга нь болохоор яг энэ нөгөө цасан өвгөн гэж ярьдаг шүү дээ. Энэ цасан хүмүүсийн нэг одоо нэг шөхрийн төлөө сүүдрийн төлөө одоо алдсаж байгаа байхгүй. тэртээ тэргөө хайлах гэж. Тэргөө скэ хугацаанд дараа бүгд тайлгаас л байна шүү дээ. Канадад болдгийн. Энэ экологи сэдвтэй. Сурталтай байх шиг байна. Энэ нэг Испанд болсон. Одоо болсон зураг. Энэ экологийн энэ зургийг сентийн олон тавил. Монголчуудад дэлхийд дахинд бол ямар ч байсан эгнэх эсвэл даваарыг давах тийм л хэмжээнд л хөдлөө шүү дээ. Энэ X network гэдэг шилдэг зургийн шиг л болсон юм. Зураг байх шүү дээ. Таны зураг? Сандэр зүгтэй ирээд. Сацоо гэдэг юм.
Таны зургуудыг хараад хахаар дандаа том нүдтэй зурдаг. Ямар нэгэн учир байна уу? Нэг айхтар учир байхгүй. Одоо миний л одоо Кристи. арга Өөрийнх нь хэлбэр те. Би шог зохиолч шог зураачдыг бол бодохдоо нийгмийг гжигддэг болсон гэж боддгийг. Гжигдүүлсэн хүн бол нэг инээдэг, эсвэл их цочид нэх уурладаг. Шог зураачдын нэг нь одоо нямдорж илүү хэм блэ. Аль нь жинхэнэ баавуугийн лавсрын бэ гэдгийг зураг зурсан юм. Аа. Зохиолчдын хороог зураад баахан ийм ном согчлсон улсууд тэр зохиолчдын хороо руу явж байгаа байхгүй. Бүгдээрээ яг лавсрын шиг үстэй. Аа. Тэгэхээр дуурайхаа өвчнийг шөөмжилж байгаа байхгүй. Аа зөв. Аль нь жинхэнэ лавсрын бэ гэж. А гэтэл жинхэнэ дээр лавсрын ганц л байдаг. Тийм гоё шүлэг бичдэг Монголын яруу найрагт шинжилгээг хийсэн хүн бол лавсрын. Гэтэл лавсрынгийн үсийг бүгд дуурайгаа зөвлөдөө лавсрынгээс хойш манайхан ч бүгдээрээ гэзэг тавьсан шүү дээ. Би сэтгэж байна. Тийм учраас оршиж байна. Монголын боловсролыг дэмжигч Тэнгэр дээд сургууль. Сэлмэг тунгалаг нь олонч хурамстыг яаж гүйцэхв? Цэвэр ус олончиг хужиртыг яаж гүйцэхв? Монгол хүн бүр эрүүл байг. Хужирт байгалийн эрдэс тус. Оюун ухаан лухшгүй мөнх бусад бүх зүйл төгсгөлтэй. Оюуныг дэмжигч Отхон Тэнгэр их сургууль. Эд хөрөнгө алдвал багыг, нэр хүндээ алдвал ихийг, эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц. Эрүүл мэндээ хайрлан хамгаалцгаая. Эрүүл мэндэд чанарыг Bank Farm. Та ер нь энгийн байх ойлголтыг юу гэж? Ер нь байж байгаагаараа л байх хэрэгтэй. Би нэг юм уншсан байхгүй нэг энэ Гомбрийнхаа урлагийн түүх гэдэг манах гаргасан би тэгээ нэг редактор ягаал яасан. Тэн дээрээс зүгээр мэдээ тэр урлагийн тухай асар их юм байгаа л да. Тэгээ дотор нэг юм ойлгосон. Нэг урлагийг ойлгодог юу хүн болох гэж өөрийнхөө таашаалыг бити хөнөөжээ тий. Үнэ. Чамд одоо тэр цэцэг таалагдж байгаа бол тэгэл болоо шүү дээ. Гоё шүү дээ тэр чинь чи цэцэгэн дуртай чи Рембрандтыг сайн яадгүй юм байгаа. Зүгээр одоо ингэж харчаал тэр одоо тэнмэлхүү эргэж ирсэн гэдэг зургийг одоо тэр шүүдэр тэгэл ном дээрээс харчаал ингэж өөрийгөө бити тамлаа. Тэгсэнд орвол цэмбэл дөрж байгаа тэр зураг ёстой гоё. Би тэрэнд л дуртай гэж тэрийг яриад тэрийг үзэл явж байгаа. Хүн болгоо өөрийн нэг хэмжүүртэй тэрийг хайрлж гэдэг нэг тийм их яасан байдгийг. Мэдээж одоо агуух урлагийг ойлгодог байх нь бас гоё тийм үү. Зүгээр тийм хүн болохгүй тэрийг дуурайж одоо хүн болгонд өөрийн гоё юм өөрөөхөө л гоё амьдрэх тийм. Үнэ. Тэгж бодогддгийг шүү. Хошин сэдв элбэг байна уу? Элбэг юм да. Одоо ч өөрөө ер нь ялангуяа улс төрийн амьдрал өөрөө хошин шиг болчиход байгаа ч одоо тэрийг давж шог зураг зурна гэхэд бол хэцүү болчиход байна шүү дээ. Нэг хэсэг нь бол өөрснөө онигой зохиодог ард түмэн. А нэг хэсэг нь бол тэр зохиосныг дамжуулдаг ард түмэн. Манай ард түмэн ч нь ерөөсө асар өндөр шогийн мэдрэмжтэй. Тэгээ баг тийм зураг зурчгаар хүмүүс юуны нэттэй банаач байдаг юм байна шүү дээ. Жишээ нь л тийм. Ер нь шог зохиолчдыг үзэх үнэлэмж, шог зураачдыг хүндэтгэл, тэрний бүтээлийг үнэлэх үнэлэмж ер нь яасан өрөвдмөр ядуу юм бэ гэж би харж байдаг. Энэ өөрөө чинь бас л дайрдаг байх та. Тэг яг хөө энд нөгөө нэг илүү гомдож гомч гэдэг юм одоо илүү яхасаа илүү зүгээр хүлэн зөвшөөрлөх хэрэгтэй шүү. Илүү сайн амих хэвээр илүү хөдөлмөрлөх хэвээр. Өөрчлөлт шинжилтэд их нээлттэй өөрчлөлт шинжилтийг их сайхан ирүү хүлээж авдаг хүмүүсийн нэг хэсэг байдаг. Ерөнхийдөө өөрчлөлт шинжилтийг аль болохоор өөнтгөлөх гээл, аль болохоор гадуурхах гээл гэдэг бас нэг тал байдаг те. Ер нь тэгээд хүн амар байхыг чи их үндсэн альва болж байгаа үйл явдалд их нээлттэйгээр өөртөө их амар хүлээж авах асуудал юм шүү. Энэ бол хүн бас амар амгалан байхдаа холбоотой асуудал байхаа тийм байхаа. Ер нь энэ
хөгжил өөрөө нэг тийм хоёр хандлагатай шүү дээ. Нэг үе нь бол одоо хуучнаа бүгдийн сайхан өшгөлж хайчаад бол цааш нь уулгах. Нөгөө нэг үлдэж байгаа хэсэг нь бол тэр хуучнтайгаа наавч үлдэх гэж зууралдаа тийм ээ. Энэ хоёрын зохистой харьцаал байж ижил нийгэм бас байх бах. Бид нар чинь бас үндэснийхээ олон юмыг бас хадгалж явж ээж Монгол байна тийм үү. Ерөөсөө зууралдаа гэвтчүүлдэг чи ерөөсөө өргөж явахгүй тийм үү. Хуучнаараа байна гэвэл одоо өгдөө эцгэртэн дэржсэн гээл ил гал түлээгөө тэгж ярих юм бол хээр тэнжээсэн гээл дан агнж иддэг байсан гээл ер нь хадны агуйд байсан. Ер нь би уламжлалаа дагж яана гээл одоо 3 цэнхрээ агуйд очиж гэвчиж болохгүй үед машин унах хэвээр ингээ телевиз үзэж явах хэвээр зургийн аппараттай болох хэвээр тийм ээ. Зургийн аппаратнаас татгалзаад байж болно шүү дээ. Өгдөө садан дээр л ингэ зурдаг байсан гээл бид нарын галерейд сайхан зургийг хажуу сууж ин тийм сүржигнэл энэс татгалзаж болно шүү дээ. Энэ өстой энэ Европ юм досон бодог шүү дээ. Энэнийг зурснаар Монгол хүн сөнж ийн. Ер нь хадан дээр зурна гал ингээл чулуугаар нүдэл суугаад байх хандлага бас байж болно шүү дээ, тийм ээ. Гэтэл ингэдэггүй тийм ээ. Гэхдээ үндэс рүүгээ уйжээдэг энд нэг үндэсний юм харагдаж энэ Монгол хүн тийм ээ. Энэ тэр хүн гэдэг нь харагдаж тэгээд тэр байгаа юм хэрэгэлдэг. Энэ хоёр л зохистой харьцаа байдаг баг тийм ээ. Хуучин биднэрт байсан үнд зүйлүүдэд алдаж гин гэдгийг анзаарах хэрэгтэй байна. Одоо шил би Орос хэлийг харамсдаг байхгүй. Биднэрт одоо 70-80 жил суудсан их том баялаг байсан байхгүй. Энэ том хэл энийг дагаад орж ирэх тэр Орос хэлэн дээр байгаа том соёл, урлаг, технологи, шинжлэх ухаан тэр бүх мэдээлэл тэр Орос хэлтэйгээ алга болчих гээд байгаа. Хүн мөнгө гуйгаад ингээд зээлийгээл их тохиолддог одоо. Тэг манайхан их худлаа ярьдаг шүү дээ. Одоо их өөрөө гинтэй юм шиг. Гэхдээ найз нь яг ингээд танаас хүн мөнгө зээлэчгээ та юу гэж хариулдаг вэ? За одоо ингээд өгдөгөө хэлчихвэл маргааш ингээл бахан хүн хүрээдэг тийм. Өгдөгөө гэстэй гэл гэвэл өстой муу хог гэл үзий ядчих юм. Ерөнхийдөө юу шүү дээ. Бид нарын тэр худлаа хэлдэг барьдаг чинь Монгол хүн учраас бид нар хөдөлж байгаа юм биш ээ. Бид нарын байгуулж ирсэн тэр социалист нийгэм тийм ээ. Тэр тогтцтой холбоотой шүү дээ. Бид нарт өөрсдийн нэг үзэл бодол гэж байдаг тийм. Тэр юмаа бол үргэлж нууж төрөөс одоо зааж өгсөн тэр жанжин шугамтай нэг санаа бодолтой байдаг. Өөрийнхөө хандаж болохгүй зөвхөн одоо намын заасан итгэл үнэмшлэр амьдэрдэг тийм ээ. Энэ юмнаас гарч болдгүй ийм л ертөнцид бид хоёр үнэнтэй л явсан байхгүй. Бид нар ингээд шүтлэгтэй байсан би өгшээждэг амьдардаг хойлоо бурханд ингээд залбираад хөөхөн тэндэх нууц одоо нууц бүлгэн маягтай хоёулаа гараа сургууль дээр бурхан байхгүй тэргээд яриад тийм. Бид нар бүгдээрээ л одоо нам засгийн зөв лам нарыг бол одоо дарж авсан нэг том амжилт гэхдээ яриад өгшээждэг тэр томоолон сайхан лам нарыг хадсан гэдгийг сонсоол тийм. Бид нар бүгдээрээ ийм хоёр ангилалтай байсан. Харин манайхан баг худлаа хэлдэг. Харин гайгүй өөрөөлж байгаа шүү. Японд одоо хамгийн худлаа хэлдэг гэл Японд нэг социализм байгуулалт хайхад бол нэг 20 жилийн дараа бол өстой тамтаггүй худалч улсууд болоод гарна. Бурхан баггүй гэлтэй. Гэтэ хараад бурхан гэдэг. Энд чинь бидний тийм туулсан замаас л болж байгаа юм. Одоо өглөө хараа ажилдаа хожигдож ирсэн хүн дараагадаа үннээ хэлж болдгүй л байсан байхгүй да. Тийм. Заавал нэг юм ярьдаг бол нөхөр одоо бие тоосоод өвөр ичихч үгүй унтчих гээд одоо зогсож байгаа шүү. Тэгсэн дор бол заавал нөгөө өглөө одоо замд одоо торлоо буус нэг юм тай мөргөлдөө. Гойдгсэн чинь одоо нэг такси тэгээ ягаа. Гойдгсэн чинь халтер ч унаа даргаа. Хадмын би юм уу даа гал ингээл өстө заавал нэг хотлоо юм ярих нь одоо даргаа хүндэлж байгаа хэлбэр те. Үннээ зүгээр унтаа хийжээ гэвэл өстө тэр чи өдөр толгой үл хүндэлсэн явдал. Бид нар одоо дараа үеийнхэн бол өөр болох байх тийм үү. Тийм учраас бид нар зүгээр мөнгө зүгээр одоо хүн зүгээр л одоо гутал авах мөнгө найзаасаа зээлэхтэй ч гэсэн зүгээр гутал авахаар гэж хэлж байгаа тэрийг доромжилсан хэрэг болно ш. Тэгэхээр одоо хатан одоо муу ээч юм уу өвөө жаахан танкер хэд нэг үнэтэй витамин лабмаар байгаа штэ хөө гэж л гойдгон штэ. Энэ бид нар бүгдээрээ нэг юм энийг одоо ийм чи жигшээд ч яг зүгээр ийм байна гэдгээ цөмөр харахаар одоо өнөөдөр бүгд л нэрээ тийм байна те. Зүгээр л болчих цөмөрөө те. Тэрнээс би чамдаар очиад штэ нэр. За одоо нэвтрүүлэхээ сайхан танилцсан. Машин авах гэсэн чинь хэдэн цаас дутаад нэг хэдэн төгрөг одоо нэг 2 сарын хугацаатай зэрлэж гэвэл чи ямар даварцсан гар байлгүй штэ те. Би тэгсэн дараа ингээ хотоод
Ягаад тэгээд нэг нарийн үзүүлэх хэрэгтэй. Бид гэхдээ ирээ өгнө гэвэл одоо айгүй хүндтэй сонсогдно тийм ээ. Ерөнхийдөө л нэг бид нар цөмөр ийм байгаа байдлаа битгий жигшээл гэж хүмүүстэй ярих дуртай. Тэгэхээр Монголын хошин шогийн мэдрэмж монгол хүмүүсийн монголчуудын өнөөдөр айлхан хэсэгт нь явж идэг юм бол доо дэлхийн төвшөнд гээд аваад үсэх юм бол Би одоо сүүлийн үед биенаалууд орсонгүй. Зогт хоёр бол орж байгаа. Шагнал магл аваад байгаа. Тэгэхээр тэр төвшин бол өөрчлөгддөг. Би одоо хошин шогийн тэр биенаалууд одоо Италих ч юм уу, Туркийг ч юм уу, хаанхыг ч юм энд альбомуд ирдэг юм л да. Тэгээ ер нь би бол ойлгохгүйгээр болсон байна л. Тэгэхээр би дотроо бодож за би бол хоцрогдож байгаа юм байна. Энэ бол урагшаа явж гин гэдгийг. ер нь хүн төрлөختний инээдэг сэдв чинь бас их харцсангүй юм а тий. Одоо юу штэ Япончууд гэдэг бид нараас хондоо. Шал өөр шүү. Шал өөр донгоо монгоо ингээл ярихаар одоо ялангуяа бид нар ч одоо ярьдаг тэр галзуу малзуугийн тухай онгоонуудыг яхаар ямар одоо та хүний зовлон мовлонгоор гарч харуул хийж байна гэх. Өстой яасан хүм муутай байна гэх шихүү те. Солонгос хятад Японтой бол ингээд бидэн шиг шогл ярих юм бол юу ч ойлгохгүй тий. тийм ээ. Солонгосын парламентын ахантай бий байж байгаа л Монголын одоо манай морихоо идэг. Жишээлбэл одоо манай Батхуу гэдэг хурлын гишүүн байна. Тод мандав яач болсон 3-400 адуутай гэл. Би ярьж шít. Тэр үнийн би ярьсан шít. 3-400 адуу хэрээс үнэмшгүй. Нэг хүн үү? Нэг хүнийхөө гэд. Аж ахуй юм уу тэр чинь? Одоо нэг компани юм уу гэдэг ингэ ерөөс алга. Тэгэхээр надаас тэгэхгүй юу? Та өөрөө хэдэд би тоглоод 1000 адуутай гэхгүй. Хоо гэж хоорондоо яриа суудсан ерөөс одоо. Ерөөс тоглож яах гэж ерөөс ойлгохгүй. Ойлгохгүй л тий. Явж явж хятадууд нь арай дээр шүү. Гэхдээ эднэрийнх бол нэг тийм начхантлаг өхрөөд байх ш. Бас цаана бүр нэг тийм их гүн тэгээ ерөнхийдөө нэг өхнөд үрхэрч байдаг юм уу? 80-аад онд биднийг эд сурдаг байх үед одоо гадны үзэсгэлэн янз бүрийн юмнууд ингээ зураг мөргөө болдог багт. Хятад гэдэг нэр бол их дурддагдаг байсан. Хятадын зураач гэж байхгүй байсан. Одоо бол ер нь олон улсын уралдаан үзэсгэлэнгүүд бол хятад бол маш их олноор орж ирж байна. Тэдний сэтгэлгээ маш өндөр болж байна. Тэгэхээр ер нь юмыг бас бодлогоор дэмжиж хөгжүүлж болдсон байна л гэж би ойлгоод байгаа шүү дээ. Бодог дээр мал авслаад ингээд сохсожсэн чи машинтай дарга дахиад ирэхгүй. Тэгсэн хонь нүргээ дахиад нүстэй. Тэгээ заа сайн байна уу? Хоньоо усалж байна уу гэсэн. Уг нь ч хоньоо л усалж байсан. Одоо ч ховоог л онгоцоо л усалж байна дөө. Хоньоо од гэсэн чи. Шог зураг зурах шооч хүн байх хоёр ч одоо нэг юм уу өөр юм уу? За яг шооч хүн гэх юм бол бас нэг тийм төрөлхийн араншин нэг тийм зүйл гэж би ойлгодог л да. Хүн адгуус хоёр юугаар ялгаад гэсэн ямар ч сайхан зантай адгуус инехгүй. Ерөөс баавгай байна уу зэргийн одоо туулай байна уу одоо хэн ч инехгүй. Энэ бол ганцхан хүндэлцээ ягдсан тийм сонь чанар байхгүй. Шог найруулалт гэдэг зүйл маань энэ өрн нас энэ хошин шогийн мэдрэмж гэдэг зүйл маань монголчуудад хэр улбаатай хэр гүнзгий сууж өгсөн юм бэ тийм. Ер нь хитний байгаа. Зүгээр та нар ингээд хөдөө явахаараа шүү дээ. Бие биен дээр өгсөн хочнуудыг хараарай. Айхтар. Аймаар тий. Нэрийг онож өгнө гэж ерөөсөө нөгөө хүнийг ингээл дараа нь харахаар инээд яаж одоо энэ хүнд ийм нэр өгөө. Хотгил уу гэдэг хүн байхгүй байна нутагт. Тэгээ жоохон багт бодохгүй. Үгүй энэ хотогт ойчсан юм уу яасан гэж бодоод. Өрөөс нь нүд нь залуу байхдаа гэмтсэн болтой юм. Тэгээд нилээ ингээ ширгээд ингээ харахаар нэг нүд нь тэр цаана ингээд гялтайгаад байгаа байхгүй юу? Яана. Яг худгны ус чинь ингээ харахаар их гүнзгий тэр зэнд гялтайгаад байдаг. Тэгээд худгий л уу яа. Ерөөсөө Ямар айхтар юм бэ тий. Одоо нэг бас нэг хатуу тоглодог улсууд гэж ярьдаг шүү дээ. Тий. Надад нэг өвгөө ярьж исэн эмдэх цог авчиагаад аав нэг тийм тоглодог хүн байсан гэнэ л дээ.
Тэгсэн чинь гэрт нэг аавынхаа найз ирээл хоноол те. Өглөө ингээл ээж нь ингээ босоод цай чинж яхад нөгөө хүн чи босоод бицсэх гал гарч ил те. Тэгээ эргэж хэвтэх байсан юм байна л да. Хэвтгэс нөгөө наавнс ухсгал тогоотой нөгөө бүлэсчээс уснаас нэг шангаыг аваад орлоо нэг айцг. Тэгэл нөгөө хүн ч орж ирээл нэхэнгээл сунаачаал хөнжтрүүг ороод нэг гачин болоод тэгэл ингэсгэж байгаа л бушуухан босоол тэгэл гараад бүгдөө тэр чигээрээ яваад гисэн. Тэгэл ээж нэгэ чи энэнийг яаж байгаа юм ста муухай гэсэн чи энэ байтгаа намайг чадчихсэн ингээд тэгжсэн. Тэгэхээр аавыг бол тэд нар алж исэн баг гээд. Зүгээр шог зургал нөгөө манай тэр ахмадуудын хэлдгээр бол өөрөө ухааны урлаг юм аа. Уран зураг гэдэг бол харах яруу найраг. Яруу найраг гэдэг бол сонсох уран зураг гэж. Эртний агуу их хүмүүсийн тийм сургаал байдгийн. Энэ дотроос хамгийн их яруу найрагт ойр төрөл бол уран зураг дотроос ирсэн хошин шог зураг байдгийн. Шооч ч бас их чухал юм шиг байна шүү дээ. Тэргүй байгаад байдгүй юм шиг. Зүгээр яг тийм одоо огт өөр мэрэгжлийн мөртлөө тийм шооч, алиач, нарганч тийм хүмүүс зөндөө бий л дээ. Одоо жишээлбэл ингээл манай одон чимдгой өгтөлөх онгой цуглуулдаг. Би нутгийн шог гэдгийг энэ одоо Монголын инээдэнд оруулж ирсэн хүн. За. Дандаа одоо тэргүүрээ би одоо миний шогд оруулсан хувь нэмрэл нутгийн шог. Өөрөөр хэлбэл хөдөөгөр яваад судалгаа хийгээд хөдөөний тэр шогуудыг өөрөө тэмдэглэж яваад ингээл тоншил сэтгүүлд одон чимдийн цуглуулсан шог гэж хэвлүүлсэн. Маш олон жил хэвлүүлсэн. Тэгээд эдгээр маань бол намайг хөдөөний хураагс гэж доголдог байхгүй. Зүгээр ер нь яг тий айхтар гүнзгий хүнийг шоолдог, айхтар онсон нэр өгдөг, айхтар юм өгөөдөг талаас бол энэ говийнхан. Хиний юу гэдэг нөгөө нэг Ларсон ч одоо шашин номлогч хүн шүү дээ. Ларсон ингээд явж байгаа өвөр Монголд нэг эмгээ аргалд үүсэн тууж явахгүй юу? Тэгэл зайл ингээ бодсон тэр хээр талд одоо төр тэнд нэг аргал төр тэнд нэг аргал те. Яаж энийг цуглуулд нэг арга болгоно. Гэхдээ тэгээ яаж тэгээ очихоор энэ ч одоо талын ноёны доо гэж байгаа. Энэ одоо яанда гэд. Тэгээ очиад уулзах гоё тэгсэн чи оо сайн байна уу гэл нэг инээд алдсан жавна. Чи юун хүмбэ үзээгүй хүн байна гэсэн. Би одоо ингээд юм шивэд гэдэг улсын хүн. Тэгээ ингээ энд явж байгаа гэсэн. Гэхдээ тийм хэцүү газар төрхөнж тойж тэгээд энд хүрээд ирдэг чи болсон байж та. Тэгээд цаашаа нэг тийм одоо тийм улсын гатан шиг алхаа явцсан гэдэг. Бөөр та момог бардан жаргалтай. Дархтуудын төвсгөл нутгийнхан бол онцгой. За ховдынхан одоо тэр ховд 13 4 тэд нар чи нэгдүгürt өөрснөө их шогтой. Хоёрдугаар бие биендээ дандаа ингэж хариу барьж шоглж байдаг нэг армян гүрзийн хоёр гэдэг шиг. Ийм л юм. Тэгээд тэр нэг айхтар илүү гэж би хэлмээргүй. Би нэг сони юм асуумаар юм. Энэ олон зууны туршид амьдрсан агуу бүтээсэн зураачид бүхэн эмэгтэй хүний гоо сайхны будгаар дуулсан. Тэгтэл эмэгтэй хүнд ч дорчлонгийн хошин юмнууд бол бас л байж таараа ер нь хошноор ингээд зураг зурах гэхэд эмэгтэй хүний зурах юм эрэгтэй хүний зурхаас хэцүү юу? Амархан уу? Хэцүү л дээ. Яг тэр эмэгтэй хүний гоо сайхан бах илэрхийл тэр гол одоо зарчимтай зөрчилдөг болох тийм хамгийн хэцүү. Тэг ялангуяа би ээжтэй хүртэл хэлдэг л дээ би танд хүүхдүүд ингээл одоо манай хөгжмийн зохиолч найз нар ингээл толгойч байт юм уу балхаач байт юм уу ээжтэй тэгээд одоо гэр бүлийн хүндээ ингээл дуугаар бэлэг барайл ингээл зураач нар нь гоё зураг зурж өгөөч байт юм уу би их азгүй байт юм одоо таныг шогл зуралтай нэг шиг л инээлгэжсэн л та тэр шиг эмэгтэй хүмүүсийг хашин шогоор зурхдаг хэцүү. Шаргуун ертөнцийн нэг өдөр Монголын нэг өдрийг харахад бол ерөөсөн тэр эмэгтэй хүний антомны зурхтаа бол эрээс нь илүү зөв их мундаг зурсан байдгийг гоо сайхан гоё өнгөтэй. Монгол тулхтны 100 эрхэм. Бид нар их ингэж ярих юм. Монголчууд муугаа мэдхгүй их ганган улсууд. Надад энэ таалагддгүй маа. Ердөө таалагддгүй. Ер нь нэг манай лам нар энэ төр яриад идэг юм байл лээ. Би сонссон. Хүнд сайхан харагдах юм тийм ээ. Хүн рүү хараад ингээ инээгээд ингээ сайхан харагдах гэдэг бол бас нэг өглөг тий. Тэр хүний одоо харах мэдрэх өгөөр дамжиж хүнд өгж байгаа тий. Ингээд яаж яхад нэг одоо сайхан инээгээл тий. Сайн уу гингэлчин хүн тэгээд сайхан л идэг шин. Энэ бас сураагүй юм дэх гэж би чоног дөөр би 91 онд англ яваад. Одоо анхудаага хол явж анхудаага хөрөнгөтэй оронд очиж үзсэн. 91 онд. Тий. Тэгээд очисон чинь ингээл годамжаар ингээл явсан чинь хүмүүс надад хараад огт танихгүй болсод инээгээд ингээл дэлгүүрт орохоор нэг хүн инээгээл ярьдаг. Нөгөө тэгж сураагүй.
одоо танихгүй хүн рүү юм инээд сураагүй баярлаагүй тохиолдолд инээд сураагүй ертөнцөөс би одоо энэ та нар бол бид нар сурцсан тийм үү. Үгүй тэрнийг хэцүү гэж хүн их царж болдгоо. Одоо айгүй надад хараад энэ их хөөхөд яана гэж боддог. Тэгээ дэлгүүрт орж чаддаг. Ороод хоорол хүн инээгээл тэгэл танд явгаар туслах уу гэл нэг юм барайл. Хүн тэгээ орж явах чи юм авахгүй айж болохгүй муухай санагдаад. Тэгээ дэлгүүрт орж чаддаг. Ингээл шагаагаал ингээд сонингач юм харж идэл нэг хүн нэг л хөшөөхөн буцаа. Тэгэл ингээл хүн рүү тийм байдгийн мэд бид нэрээс тийм л байсан юм байл. Англиар манай дэлгүүрийн худалдагч нар хүнтэй орж ирэхэд мэдлдэг нь биднээс сонирл байсан. Хэцүү байсан шүү. Та сайн манайг бол одоо хэцүү тэгээ. Яг үнэ. Айгуу хэцүү танихгүй хүнтэй. Бид нар юмаа мартдаг юм байна те. Надад тэгэж санагдчихсэн. Яг дэлгүүрт ороход нэг манаа тэхгүй байсан нь дээр юм шиг яг бодогдоод байсан шүү. Айгуу хэцүү одоо дассан байна яг. Одоо ингээл сайн байна уу та гэл. Би эхлээд явуулдаг л байсан. Сайн уу танаахан сайн уу аав ээж сайн уу гэл. Тэгэхээр нэг хөдөлгч шокнд орчдөг. Тэгэхээр хүмүүс гой сайхан гоцлох хэвээр те. Ягаад зүгээр мэдрэмжгүй тийм хангалж байгаа гэд мэдрэмжгүй одоо яцуусууд л хөгжилтэл байдаг л да тийм ээ өөрийнхөө биений онцлог тохируулаагүй одоо тийм би ийм бүдүүн байж нэг барьсан юм өмсөөл ингээл гараад харав явбал бас нариганы л харагдан тийм. Шог зургаар зурж болохгүй зүйл гэж таны хувьд байна уу? Шог зургийг тэр нөгөө доромж тийм юу гэдэг юм те тийм доромж зүйлтэй холж утгаж болохгүй л гэж бодож хичээж явдаг. Ер нь яг сэтгүүл зүйч гэсэн ёс зүй гэж ярьдаг шүү дээ. Аливаа оромтой л бас нэг тийм эстетик бас гоо зүй байх хэвээр тэрэн шиг хит тийм доромжлсан ч юм уу тийм өнгө эслүү альтеруулж болохгүй. Тэгэхээр тэдгээр зүйлсийг бол зурж болохгүй л гэж үздэг шүү дээ. Одоо хүний шүүмжилж ингээд доромжилж болохгүй шүү дээ тийм ээ. Нөгөө нэг үг дайвал өснө мөнгө дайвал хорогдно гэдэг нэг үг байдаг шүү дээ. Хүмүүс чинь энэ мэдээллүүдийг чи бод сүртэй болгож очиж ярьдаг байхгүй да. Ер нь яг Монголын хэвлэл мэдээлэл бас өөрийн гэсэн бас нэг тийм тэр юм туулж явах шиг байна. Зүгээр магадгүй бид нар энэ 20 жилийн хугацаанд хүндрэлтний дуурсан 200-300 жилийн ч юм уу тэр түүхийг маш хурдан хугацаанд би нэг хаяа төсөөлж ярьдаг юм л да нэг хурдан дуу кино байдаг ш нэг гал ингээд хурдан хөдлөөжтэй яг тэр шиг л одоо зэрлэг баруун тэр алтны халуурал тэгэл нэг шар хэвлэлийн 90 үе те 1920-ад оны их үе тэр бүх зүйлийг маш хурдан туулаад бид нар яг явж байгаа байхгүй. Одоо бол харахад нөгөө нэг тэр чөлөөт гэжсэн хэвлэлүүд тэр 7 хоногт мэ сонинууд маань жоохон багасаад илүү нөгөө сэтгүүлүүд маш гарч ирж байгаа. Энэ нас нэг гэрэлтэйгээд үзэгдэлтэй. Хүн бага мэджийн гэрээр ярих юм их байдаг шүү дээ. Сүүлийн үед хүмүүс бас нэг интернет тэр юм хамаад агаад хүмүүсийн тэр мэдээлэл авах тэр сан нүүр үсэх нэг тийм ядмаг зүгээр нэг тийм мэдээний шинж чанартай зөвөр тэр хүнд ерөнхий мэдээлэл өгөх өнгөцтэй тийм байгаад байгаа мó гэж бас харагддаг шүү дээ. Ном бол ердөө хамгийн энгийнээр тархины фитнес юм. Тархины фитнес ердөө тархины виртуал сэтгэлийг хөгжүүлж яадаг хамгийн том хэрэгсэл байхгүй. Усан доогоор 20,000 байраа хэлсэн. Нууцтай бол капитан грант өгдөө 15 настай капитан. Өчнөө олон номнуудыг уншаад бид нар тархин дотроо зурж ирсэн байхгүй. Тэр балчир оюундаа бид нар өөр өөрсдийнхоороо найруулад, өөр өөрсдийнхоороо зураад тэрийг ингэж хийжсэн байхгүй. Бүр тэр бүх юм нэг тэр дүр төрх тэр ан амтны тэр байгалийн байц байдлыг тэгэхээр миний тэр балчир оюунд ихэд хөгжижсэн байхгүй. Амар хүчтэй дасгал хийж өдөр болгон фитнес хийжсэн байхгүй. Одоо чиний хэлдэг өнгөц нөгөө нэг зүгээр копи паст хийдэг ийм мэдээлэл энэгээр чинь ямар ч фитнес авахгүй болсон. Хүн бага мэджийн гэрээр ярих юм их байдаг шүү дээ. Одоо би бол их тийм энэ яриа л байгаа минь их бага мэдж байгаагийн гүнзгий ороогүйгийн юу шүү гэхдээ хүмүүс энэс санаа аваад байвал гоё байх болов л гэж л ярьж байгаа цаад санаа нь бол Би таныг нэг 10-аад жилийн өмнө харахад яг л
ийм хүн байсан. Одоо нэг 10 хэдэн жилийн дараа 10 жилийн дараа харахад та бараг тэр үеэсээ илүү залууччихсан юм уу гэж би харж байна л да. Тэгэхээр мэдээж таны энэ сайхан шог зураг зурдаг, байнгын энэ сайхан сэтгэлгээд та нөлөөлтөг нь гарцаагүй баха. Гэхдээ бас хоол хүнсэнд учир байна уу? Зүгээр би нэг санамсаргүй асуучих гэж бодлоо л. Тэгэхгүй би одоо яг учир за нэгдүгээрт их баярлалаа. Том комплимент хэлж байгаа шиг байна. Ялангуяа эмэгтэй говсгүйс бас ийм үнэлэмж аавна гэдэг. Тэр чигээр медаль юм байгаа. Зүгээр л том лаглаас медаль зүг. Яг би ихэнхдээ бас ер нь явгаа явдаг. Нэг эрэгтэй хүн мөртлөө машин их сонирхдаггүй. Тэгээд манай ажил гэр хоёр их ойролцоо байдаг. Нэг хоёр байшингийн хооронд. Тийм болохоор ер нь ажил дээр голцоо амьдардаггүй юм чинь. Тэгээд одоо төв шуудан руу явж нэг юм шуудангийн хайрцгаа үзэж нэг цагталцаанаага авахыгаа би хотын төв рүү орох энэ төр гэж ярьдаг. Тийм хүн болохоор тэр бүх зүйлөө жижиг элементүүд нийлээд би бас стресс багтаа болохоор тэгж байт юм болов уу гэж бодож байна. Тэгээ таны ажлын өрөөнд яг таны ажлын ширээний урдаас хараад энэ non-stop working, no drink гэсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ таны одоо сүүлийн үед өөртөө тавьж байгаа ураа юм уу, санамсаргүй бичиг юм уу? Тий, одоо сүүлийн үед өөрийгөө шахаж байгаа уриалах юм да. No drink гэж бичсэнийг бодоход та тийм их уудаг байсан юм уу? Гэхдээ ер нь яхтай харьцангуй нэг ажилд бас хаяа саад болохоор хэрэгжилдэг байсан. Тийм үед байсан болохоор л. Түүнээс биш би бас бусдын эдгийг л идэн уудаг их ч байна. Магадгүй бусдаас илүү ахиухан хэрэгч байж манай хавгагийн загинж байгаа энэ төр бол бараг ахиу махиу болчиход байгаа юм шүү. Нэг ошин шиг зураад надад ярьж ирсэн байхгүй. Манай авгаа намайг нефт хайлах юм а гэж ярьж. Тэгэндээ олон жил болсон ч гэсэн оройтхыг л ойлгохгүй. Монгол тулхтны 100 эрхэм. Стэнфордын нэг эрдэмтний судалгааг уншиж исэн. Эмч хүн юм байна. Тархины эмч хүн. Тэр хүн ийм юмыг судалж баталсан юм байна л да. Тарих бол хэрэг юунд ч хуурцдаггүй гин. Тарих ганцхан зүйлд хуурцдаг. Тэр юу вэ гэхээр ам ийм байралд одоо инээмсэглэж байгаа байралд ороход л тарих одоо өрөөсөө тэр аз жаргалын гормоныг ялгаруулж эхэлдэг. Ганцхан ам ийм байралд ороход. Тэгээ би тэрийг уншичаад бодож ирсэн. За энэ сэтгэлээсээ инээмсэглэх юм байдгүй маа гэхэд амаа ядаж оруулвал нөгөө маа аз жаргалын гормон маань жоохон ч гэсэн нэмэгдэх юм байна шүү гэж. Одоо бизнесийн чинь нууцын тухай ном байна шүү дээ. Тэн дээр ч ерөөсөө ямар ч бизнесмен хүн ямар ч одоо үйлчлэгээний газар зочид буудал гуанз ресторан одоо хоол зөөгч одоо бармен гэл шүү дээ. Тэр чинь хүнтэй сайхан инээгээл ингээл мэдлэгтүүлвэл хүн хоолыг авдаг л байхгүй. Тийм шүү. Ерөөсөө Тийм. Зүгээр одоо ингээ ажил хөөцөлтөөл яваад ороход хүний ажлыг бүтээхгүй ч гэсэн хүн ингээд нэг сайхан сэтгэлдээ гаргацдаг шүү дээ, тий. Менежменттэй тий. Нэг ч ажил бүтээхгүй хэрнээ тий. За одоо тэр ч бас одоо өглөг шүү дээ. Хүнийг одоо нэр одоо ажилд орё гэж хүрээд ирж байгаа хүний чинь унтраахаа оронтой. Боловсралгүй дипломчийг хэрэггүй гутаага гаргахаа оронд сайхан яриад сайхан урам өгөө тийм ээ. Магадгүй тэр хүнд хэрэгтэй чи тийшээ очивол зүгээр баг, ийшээ очивол зүгээр баг тийм ээ. Нэг юм байдгийн хүнтэй ороо дараа яхаараа тийм бодорой гэж хэлээд явуулж байгаа болохгүй гэж тийм ээ. Энд чи бас л өглөх штэ тий. Хүний урмыг хугалахтаа ч гэсэн сайхан хугалж яа гэсэн үг юм уу тий. Гото нэг хүн ороо сая төгрөг чоч хөө гэж ороод ихээр маахо хэцүү штэ тий. Тэгтээ битээ хуц гээд хөөчих бас муухай тийм. Хөө ёроо чи энэ гэж бол бас хэцүү шүү дээ тийм. Одоо та эмэгтэй хүн тийм үү? Таны амьдралд одоо зөндөл олон эрэгтэй хүн танд хамтж исэн байх одоо гоёэр ярихад тийм. Тэр бүгд рүү та нулимаад хараагаал зөвхөн шороо цацаал байгаагүй л бичтэй тийм. Шороо цацаал. Тийм ээ. Урланд чи хурж ирээд таныг улам их хувь хүнийхээ хувьд их өвөрмөцсөн юм аа гэж ингэж бодож байна. За. Жишээлбэл миний гарт байгаа энэ шиг юм сонин юм зөндөө ах юм. Тэгэхээр энэ таны сонирхол юм уу? Сонирхолтой юм да. Этгээд сонин тийм зүйлс их цуглуулахыг боддог. Жишээлбэл ном гэх юм бол одоо генесийн номч гэдэг юм уу, реплигийн номч гэдэг юм уу тий. Тэгэл 3D эсвэл нэг optical illusion гэж ярьдаг. Хараа цаваа хөвчөлтөл. Тиймэрхүү номнууд цуглуулдаг. Номын тойроо шинжлэх гээд
тавир ахгүй явсан байхгүй гэж яруу та. Тий. Би жишээлбэл ингээд манай тавирууд энэ Оросын тавир, энэ болохоор Америк элчгээс авсан хуучин тавир л да. Цаатлын өрөөнд байгаа Англи элчингээс. Тэгэхээр би нөгөө юм олдохгүй болохоор хүмүүсийн хуучин цуглуулж байгаа байхгүй. Тэгээд одоо том одоо юу гэдгийг одоо Мишель Экспо гэл амар том дэлгүүр шүү дээ. Номын тавир байхгүй. Яг үндэл. Яг номын тавир гэж нэрлэгдэх бүтээгдэхүүн байхгүй байхгүй. Хэрэглэн байхгүй болохоор тэрийг оруулж ирэхгүй байна. Хүмүүс номгүй байна, номон дургүй байна. Хуучин бол одоо бид нар нөгөө бүх юмыг муу гэдээ орхичлахгүй шүү дээ. Социализм үед хүмүүс уншдаг байлаа. Айл болгон шахуу номын сантай байдаг байлаа. Би айл болгон гоё номын тавиртай байгаасаа гэж бодож байгаа байхгүй. Тэр зэгт Монгол өчрөх болно. Тэгэд энэ хүний цуглуулсан энэ мөн чанарыг ойлгож дараагийн үнд очихгүй бол тэр төлөвчлөгч болчихж байгаа юм. Та нэг тэр талаар зөөр сэтгэлдээ надтай хаваалцаж. Ер нь яг цуглуулга бол өөрөө их өөр мэс төрөлтэй. Нэгдүгээр хамгийн энгийнээр бол хүний амьдралыг сонирхолтой, аз жаргалтай болгодог гэдэг. Хоёрдугаарт энэ цуглуулга бол өөрөө ямар ч юмыг урт удаан хугацаанд системтэй цуглуулахаар тэр өөрөө үнд зүйл болж хувирдаг байхгүй. Шүтэнсний хайрцагч тэр, номч тэр, CD-ч тэр. CD бол өөрөө хэдэн зуун мянгаар гаргацдаг зүгээр сериал бүтээгдэхүүн шүү дээ. Ахуй хэрэглээний бүтээгдэхүүн. А энийг системтэй цуглуулад он цагийн удаанд яг юугаар болохоор энэ өөрөө үнд зүйл болчдөг байхгүй. Одоо бол уран зурагт үнэхээр ойлгоод оруулж байгаа нэг хэсэг, маягалд оруулж байгаа нэг хэсэг улс зураг их цуглуулдаг болж л дээ. Энэ бол сайн хэрэг. Зургаар ингээ галерейт бол. Тэгээ өөрөө бол хошин шогийн шог зургуудын одоо галерей ийм юм байгуулах гэж байгаа. Энэ ажил чинь хэр явцтай бүтэмжтэй байна вэ? Ер нь тоншоо сэтгүүлд байхад би бас зургуудын ихийг нэлээд цуглуулдаг байсан. Шог зургийг нэг уран бүтээлч гэж үздэггүй, нэг чимгэл зураг төдийгээр үздэг байсан үеэр болохоор нөгөө хэвлэгдсэний дараа ингээл хаяал өргөдөөл ингээл яачдаг. Тэгээ бас сайн зургуудыг хадгалдаг байсан л да. Одоо жишээлбэл Вайди багшийн нэг шогоон тарсан зураг шүү дээ. Тийм шиг байгаа гэсэн ч гэдэм. Тэр мөрний оригинал нь одоо хүртэл байж гэнэ гэдэг нь бол бас нэг Монголын түүхийн нэг хэсгийг би бас аваад үлдэж байгаа гэсэн тийм санаагаар. Ер нь дэлхийн том музей, үзэсгэлэн галерей энэ зүйлүүд бол бүгд хувийн цуглуулгад. Хаад, ноёд, сурвалжтан, бизнесмэнүүд, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн цуглуулж исэн цуглуулга нь эргээд ард түмэндээ үлдээл музей үзэсгэлэн болсон байгаа л юм. Одоо нэг багахан хэмжээний зургууд цуглуулсан байгаа. Яг нэг дөрөө цуглараад ингээд жааслаад ингээд тавиад яасан хүмүүс их сонирхож илээ. Ажил гэж толгойтой өснөөс ихээ гэсэн ингээд. Тэгээ энэ бол одоо нөгөө бидний яриад байсан нөгөө шог шин зургийн галерейн бүтээлүүдийн нэг гэдэг. Энэ нөгөө манай нэртэй зураг чулуун гэж зураач зураг л да. Шог зураг. Одоо жишээлбэл энд байгаа галерейд байгаа энэ олон зургууд бол манай нэртэй уран бүтээлчтэй яг оригинал их зургууд л да. Чулуун, дорж хатуугаа, тэгэл одоо сурмаажийн чимтэрч, тэгэл манай Байди багш, тэгэл одоо Мөнхбат, Саруулгын Инголзиват, Баян зуул гэл манай нэртэй шог зураачдын уран бүтээл одгиугаа гэл их зургууд нь бас атгалагтаад ингээд үлдээд байж байгаа. Тийм болохоор би энэ хувь цуглуулагчдыг бол хүмүүс бас энэ хөдөлмөрийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хөрөнгө мөнгөөр энэ зүйлийг улсдаа авч үлдэж байгаа байхгүй. Өөр гараад явчих боломжтой байсан юм нэгдүгээр тавж үлдэж байна. Урлагийн бүтээл тэр үн зүйлсүүдийг. Хоёрдугаар одоо яг л тэр нөгөө тэр одоо дэлхийн жишгээр анхны галерейнууд байгуулагч эхэлж байна. Цагаан дарын арт галерей гэл молекулын галерейч байт юм уу Бадман арт галерей гэл ингээд галерейнууд байгуулагч эд чинь Монголд үлдэж байгаа байхгүй. За яг энэ ном бол одоо за хүмүүс зарим нь үнд зөвлөгч үзсэн зарим нь үзэхгүй ч хүмүүс. Гэхдээ л энэ бас л Монголд л үлдэнэ. Миний өөхч ч юм уу аль нэг газар ч юм уу аль нэг санд ч юм уу юу ч юм. Одоо ингээд хөрлийн үеийн дурсгал гээл тэг чин тэр сонжин болдгийн доор мундаг музей одоо манай саныг талигч болсон дөө маань. Тэнд байгаа тийм метр хагастай тийм том хүрэл илд байгаа байхгүй. Тэр бол Азид байтугай дэлхийд байхгүй ганцхан олдор. Шанхай өөрөө хэлжсэн байхгүй. Шанхайн түүхийн музей ч үлээ $5 сая аваа. Тэгээ үгүй энэ Монголд байх хэрэгтэй ингээд. Тэр өөрөө айгүй их орон цалуулдаг маань ярьчлаа. Тэгээ Монголдоо юм үлдэх хэрэгтэй гэсэн. Тэгээд өөрөө тийм хуучны эдлийн 8 хийдэг боловч бүх мөнгөө урдаас нөгөө гарсан юмнуудыг эргүүлж авахд мэнээр зарцуулчихсан баг. Тэгээ тэр бол амар их орон зүйлсэл байгааз. Тэгэхээр энэ цуглуулагчдын тэр санаа. Жишээлбэл Японы бат сайхны тэр орон зургийн цуглуулга гадны мундаг зураачдын Сальвадор Дали, Пикассо, одоо Куросава ч гэх юм уу нэртэй зураачдын Ирсүнг одоо юу гэдгийг оригинал зургуудыг худалдаж авцарсан байгаа байхгүй. Одоо магадгүй тэр маш их үнэтэйтэй. Гэхдээ энэ хувь хүний үйл гэж хэлж болохгүй шүү дээ. Монгол тулхтны 100 эрхэм. Тийм ээ одоо ингээл нэг философи ойлгодог хүн болох гал одоо ер нь бол одоо гээглийнхаар бол гэж яхаар бол одоо манай аав бити тэгж гэсэн ингээд нэг тэр нь ингээл яадаг шүү дээ.
Та түрүүн бас хэллээ. Байгаагаараа л баг сайхан. Байгаагаараа байна гэдэг чинь хэрийн хүний хийж чаддаг зүйл биш юм байна гэж би хувьдаа ер нь бодоод идэг болчиход байгаа юм аа. Юм уншдаггүй хүмүүс ч хүний үгэнд амархан ордог. Хүний үгээр ярьдаг. Хүний үгийг ишилж ярьдаг. Одоо энэ намд дагаад үгээд байгаа залуучууд би тэгж л боддог. Салхины аясаар. Энэ бол нэлээд их юмыг үзэж ухаарч туулсны дараа ирдэг юм уу? За зарим нь бол тэр чигээр явж байгаа альч дүрэндээ орсон юм бүү мэд. Өөрийн гэсэн тогтсон үзэл бодол байхгүй. Хүн болон 20 эдэн нас ихт бол доктортой үзэл бодол тогтчих ёстой л да. Яг нормалны хэрэг уншдаг бол ягаад гэвэл өндөрлөгтөн бүх юмыг бичээд бүтээгээд үлдээсэн ба шүү. Бид нар тэрийг зүгээр л сурах л хэрэгтэй. Унших л тийм боломж нь байгаа байхгүй. Тэгэхээр хүн болгонд энэ боломж байж тогнол. Энэ бол нэлээд ухаарлын дараа ирдэг төлөв байдал юм болов уу гэж ингэж бодоод байгаа. Байгаагаараа байна гэдэг чинь их хүн дэмшиг баг шүү. Өөрийгөө таньсан хүний хийдэг ажил биш үү? Зүгээр л өөрийгөө хэтэрхийл битээ албатай. Бид нар чинь нэг ийм юм хараад байдаг юм. Энэ дээр очичвол сайхан болчихно гэл. За одоо ухаанд би бодоод байгаа л энэ гүзээг л гасчвал нэг сайхан болчих юм шиг. Сайхан болох ч болно л доо. Гэхдээ энэ проблемнаас гарна гэсэн үг биш л байхгүй да. Нөгөө тэр нэг орчлон зовлонгийн шинжтэй гэдэг нэг их ярьдаг шүү дээ. Одоо буддийн сурах юмсан тэр шүү дээ. Зовлон үнэн гэдэг. Энэ бол үргэлжийн проблем. Чи энэс хааж жагарахгүй. Хүүхд байхад нэг ундаг дугуйтай болчиход бол одоо тэгэл энэ орвоо дээр бол одоо өөрчлөлтөө юу ч хэрэгтэй юм бэ те. Ингээл томрох тусмал том болох хэрэгтэй мэдэгдэл яваад байдаг шүү дээ. За энэ бол ерөнхийдөө бид нарын бас муухай биш тийм ээ. Бидний амьдран байгаа нь хорвоог л нэг шинж явах гэдэг. Ерөөсөө нэг ийм газар төрцсөн гэх. Тэгээ нэг ийм номлоод байдаг байхгүй. Чи эхлээд эргэн тойрноор хаа байгаагаа мэдээдэг. Эндээс хамаг юм эхэлж чи хаа бай те. За чи деважинд биш байна. Тэгэхээр нөхөр чи бол одоо тэр деважинд төрөх болцол хангаагүй байна. Тэр бас одоо арайч тамад биш байна. Тэнд унахаар ч юм хийчээгүй нөхөр байна. За чи энд байна тийм ээ. За чи энд яадыг одоо хараа ингээд нэг дөрөв юм. Чи төрсөн, өвдөн, зовн, өтөл нөхөн тийм ээ. За чи энд байгаа юм чинь тэгэн шүү. Чи учир нь хагцсан тийм ээ. За энэ бүгдийг хүлээн зөвшөөр. Яг л одоо чи ингээд харахад чи Америкт байж байвал чи Америк хуулийг харах хэрэгтэй болно шүү дээ. Чи Сингапурт байж байвал одоо ядаж бох хайдгүй энэ төр гэдгийг бол одоо мэдсэл байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр чи үлгэрлүүл чи шорон дотор байж. За тэгэхээр энэ шоронг деважин болгох гэж үйлээ эзэж хэрэггүй. Чи ганц удгийг одоо ресорт болгож хэрэггүй чи чадах ч зүгээр эндээс гарах шээ. Бага үедээ дотроо байхдаа зовлонгүй тэгээд эндээс гарахыг бодох хэрэгтэй. Яг л ийм. Тэгэл урт хугацаанд усгаал гарахыг бод. Тэрнээс одоо танд өлсөөл одоо ингээ шүршүүр тавиулаад баар нээлгээл гэж ингээ тэнцэн гэдэг үлөөр утгагүй. Гайхамшигтай. Гайхалтай нартай хамт миний сэтгэлд нар мандаж байна. Өчигдөр өнгөрсөн дуусан одож өнөөдөр бүх зүйл шинээр эхэлж байна. Оюуныг дэмжигч Live Energy Group. Бид их хүмүүний үйл хэргийг заламжлан үргэлжлүүлэгчд. Шихий хотын хууль зүйн дээд сургууль. Эд хөрөнгө алдвал багыг, нэр хүндээ алдвал ихийг, эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц. Эрүүл мэндээ хайрлан хамгаалцгаая. Эрүүл мэндэд чанарыг Bank Farm. Сэлмэг тунгалаг нь олонч хурамстыг яаж гүйцэхв? Цэвэр ус олончиг хужиртыг яаж гүйцэхв? Монгол хүн бүр эрүүл байг. Хужирт байгалийн эрдэс тус. Би залуу байхдаа тийм ажил хийж байсан гэж шудлаа хэлнэ л дээ. Жишээлбэл би залуу байхдаа одоо вагоны машинист, вагоны жолооч байсан гэл. Та тэгээ яага халагдчихсан. Гөө яг одоо вагоноор нөгөө айл майл хийж аргал төлсөөж баригдаад гэд нөгөө төмөр замаар явдаг юм тэрийг хоор мартчаа. Вагоноод машинтай унш явж явна шүү дээ. Бид нар их гоё ингээд найз нөхдийнхээ хүрээллээр Монголынхаа үзэсгэлэнт байгаль газар нутгаар аялдаг гэж ярьжсэн тийм. Бид нар нөгөө найз манай соо цацаа бидэд нийлээл нэг юм байгалийн театр гэдэг нэг юм проект маягийн
зүйл одоо энэ 100 хүн гэдэг шилжтийн проект л да. Тэгээд нэг хэдэн жилийн өмнөөс эхлээл энэ Монголын байгалийн сайхан газруудаар тоглолтыг явуулдаг байхгүй. Хөдөө орон нутгийн хүмүүс тоглоод Баянгарын Бишгтад гэдэг тэр газар их сайхан байгалийн дурсгалтай. Өөрөө яг ийм байгалийн амфитеатр байгаа байхгүй. Их гоё акустиктай. Тэгээд эдэн мянган жил 10 мянган жилийн өмнө зурж исэн тэр одоо юу гэдгийг сүг зургууд, хатны сүг зургууд, эдэн мянган жилийн түүхтэй тэр сүг зургуудын хажууд шог зураг, фото зураг нь өөрөө их гоё инсталляц гоё болоод одоо энэ нэг тийм инсталляц ч гэдэг юм уу, одоо ленд арт ч гэдэг юм. Юу ч нэрж болохоор тийм сонин. Тэгээд тэр донд чин орой болоод гэрэл тавиад гоё хөгжим дуурайад тэгээ соо дуулаад 10 дахь нөгөө гоё өгүүлгүүдээ яриад гоё шүлэг гэлээд тэгээ уянгаа гарч ирж гоё дуурай айрыг дураа. Тэр үлгэрийн юм шиг байсан л та яг байгаль донд. Тэр үлгэрийн юм шиг тэр гоё тоглолтыг үзэх боломж бол цөөхөн хүмүүст байгаа байхгүй нутгийн арт иргэд. Тэрэнд бол бид нар угаасаа нөгөө арилжааных биш болохоор тэр их хүн их байна уу бага байна уу бидэрт өөрсдийн кап болохоор. Энэ жил аялсан уу? Энэ жил аялаг байгаа. Энэ жил баг газрын чулуу дэмжгийн хийд дээр бидний нөгөө нэг одоо байгалийн тоглолт үзэсгэлэн Явах уу? Тэ явах. Хэдэн сард явах вэ? Ер нь 8 сарын сүүлч хэрэгдэв. Энэний өмнө чинь хөвсгөлд явж исэн. Сая хамгийн сүүлийнх нь бид нар энэ намар 100-ны сүүл сард хөвсгөл далаа дээр Сүхбаатар хөлөг онгоцсон дээр ийсэн. Гой тоглолтоо яа тэнд нь үзэсгэлэн гаргаад тэгээд тэр Илүү Суртазон киноны 20 жилийн явуулаад соо нэг ариунатайгаа уулзаад 20 жилийн дараа гой харамж гой үйл явдал болсон л да. Магадгүй ажил хэрэгч хүмүүс бизнесмэнүүд тэр ойлгоход бас хэцүү л дээ. Юунаас нашиг болоод байгаа гэж ярьдаг тий. Тэгэхээр энэ бүх юмыг бас нэг тийм мөнгөөр хэмжиж болдгоо тийм үг нь хорвол та. Яг нь бидний нөгөө хуучин бас хоцрогдсон социалист нийгэм гэж ярьдаг байсан тэр нийгэмд бол одоо мөнгөөр хөдөлж авч болдгоо тэр ариунан юмнууд нь бас харьцангуй нэлээ их байсан юм шиг надад санагддаг шүү дээ. 20 дугаар зуун чи өөрөө тийм ээ хүмүүсийн сэтгэл зүрхэнд нэг юм өгөөд байсан бохгүй. Бид нар улс шиг улс болж байна. Бид нар ахиж байна. Энүүгээрээ бид нарын тусгаар тогтнол баттай болно гэдэг нөгөө төмний нэг дээр гардаг л манай монголч улс шиг улс мөн үү гэж чимэд өгч асууж идэг лээ. Тэр асуултын хариул байсан бохгүй. Энэ бидний бүх туулсан юм. Тэр их аллаг хядлага тийм ээ. Тэр их хүчирхийлэл юмыг нардман туулаа гарсан юм нь би тэгж боддгийн цаана за манай Монгол ингээд нэг энэ гिचнээ гизүү байлаа ч гэсэн энэний цаана нэг Европ маягийн улс шиг улс болно. Бид нар бүх юмыг хийдэг чаддаг болно тий. Тэгсний дараа энэ тусгаар тогтнол гэдэг бол үнэхээр бодиттой болно гэдэг тийм энэний төлөө бид нар шүдэ зугаа гаргах хэрэгтэй тий. Гэдэг тийм итгэл үнэмшил маш их явсан бахаа гэж бодогддог. Тэгээ одоо ч юм бол нөгөө бүх юмыг мөнгөөр хөдөлж авч болно. Бүх юмыг мөнгөөр хэмжинэ гэсэн тийм нийгэм болохоор бас тэрнтэй уран бүтээлч хүмүүс их зөрчилдөг юм. Та уран бүтээлээ сонирхолтой ойлгож чаддаг, цуглуулгаа сонирхолтой ойлгож чаддаг. Та амьдралаа сонирхолтой ойлгож чаддаг уу? За зүгээр хичээдгээ. Тэ бас хамт найз нөхөрлөлтөг хамт амьдарч байгаа хүмүүсээ бас аль болохоор л одоо жишээлбэл юу гэдгийг нэг surprise ч гэдэг юм уу тий. Аль гэмтийн тийм өрөмж сонин тийм сэдэлтэй байхыг хичээж явдаг. Би таны тухай нэг ярилцлагыг уншижсэн чи эхнэрээ жолооны курс суусныхан дараа нь гинт ингээд машины төлхөөр өгч исэн гэж тийм би юм уншижсэн байна л да. Эхнэрээ баярлуулж явах хэрэгтэй тий. Хөнгө орлого юмнасаа тий. Тодорхой хэсгийг тэр гоё ил чимэг юмнаас нь авч өгч тийм ээ. Тэр гоо байхад нь тусал тийм ээ. Тэгж баярлуулах хэрэгтэй гэд бид тэр юун дээрээс харж илээс нэг сургаалт үлгэрүүд дээрээс тийм ээ. Хэрэг хэмжээндээ шүү дээ тийм ээ. Гэрээ зарж бол бас болохгүй хоёулаа нэг юм дээр амьдрах хэрэгтэй тий. Гоё ганга ихнэр айл руу явуулчих болохгүй тийм ээ. Эхлээ трийг байлгаж явах гэртэй байх зүйтэй тий. Гэрээ зараад юм аваад өгчвөл тэгээд өөр гэрдүү яваад байгаа шүү дээ тий. Эрэгтэй хүнийг ер нь хэр ирвэ гэдгийг шинжихийн тулд зүгээр хажуудах давуулаа явж байгаа юм уу? Ханилсан ханых нь нүдний цогийг харахад л болчих юм байна доо гэж би ер нь боддог байхгүй юу. Хичнээн том юм ийгээд дүнгиж хажууд байгаа хүнийх нь нүдний гал цог байхгүй байх ч юм уу. Уйтгар суучихсан байвал ямар ч хүн юм бол доо гэсэн бодол төрдөө. Магадгүй би өрөөсгөл бодчихж магадгүй. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Тийм байж болох бахаа. За тэгвэл таны хажуудах нүд ямар гэж та боддог вэ? Ер нь манай гэр бүлийн хүн бол би боддог шүү дээ. Тэгээд хамгийн их биш ч гэсэн ер нь хангалттай хийнэдэг
эмэгтэй доонд орох байх. Тэгээд өдөр болгон үргэлж инээж идэг орой унтахтай хүртэл энийг л өглөө босоод энийг л устдаг. Та хажууд хүмүүсээ тэгэхээр нэг засгаад сайжруулах гад эднэр ерөөсөө оролддоггүй юу? Жишээ нь гэр бүлийнхаа хүрээнд. Үгүй бас оролдохгүй болохгүй шүү дээ. Би одоо хүүхдээ тэгэл дуранд нь тавьшиж болохгүй шүү дээ. Яавалчиг яа гээл те. Гэхдээ ер нь зүгээр амьдралын зөв замыг ингээд яах бол нэг өөр тийм үү. Одоо бүр өөрчлөх гээд дахих бол бас хэцүү шүү дээ. Одоо би чамайг ерөөсөө уран гатгамал хийвэл өстой хоол явахгүй. Гатгамал нууцсгаал ингээд ингэж бол болохгүй тийм ээ. Тэрнээс чамд амьдралын ерөнхий чигийн тухай би чамд зөндөл юм ярьлаа шүү дээ. Чамд хэрэг болж ч мэднэ болохгүй байж мэднэ гэв нэг өөрийнхөө харсан рецептийг тийм ээ. Би гинтгэл энд одоо ингээл ойрох дорнодод инг тайван тогтоох гал ингээл өстой шаналал нь шал утгагүй шүү дээ. Өөрөө ч зовно миний үгэнд палестинчууд орооч үгүйч үү те. Тийм л юм боллоо шүү дээ. Өнөөдөр нөө нийгэмд их баг хүрээнд гэлтгүй нэг юм сайн юмны давлгаа нэг хүчтэй давлгаалах хэрэгтэй юм шиг санагддаг байхгүй юу? Баг гэлтгүй. Тэгэхээр саяны бие биендээ бэлэг барих гэсэн нэг нэгийгээ баярлуулах гэсэн энэ сайхан зүйл одоо ингээд хүмүүст илүү сайнаар нөлөөлж ивэл ер нь бид нар баг гэлтгүүл нийгэмд нэг тийм давлгаа хэрэгтэй байна. Соёлын давталгаа шиг 50-аад онд одоо сүүл 60-аад нь соёлын давталгаа гэж их том одоо операц явуулсан. Энэ бол ерөнхийдөө тэр иргэншсэн нийгмийн амьдралын хэвшлүүдийг одоо монголчуудад тэгж одоо жаахан хүч хэрглэж тийм ээ. Үл ялэг хүч хэрглэж одоо хэвшүүлэх том операц. Энэ маш амжилттай, маш хэрэгтэй зүйл болсон. Би энэ тухай ном бичсэн. Тийм ээ. Соёлын давталгаа гэж тийм. Бас уншуулах хөгжилтэй ер нь одоо тийм ээ. Бас одоо хүн түүхийн номыг бол бас инээж уншина гэдэг бол сайхан шүү дээ. Ариун зүрийн байцаагч нар гэж их том эрх мэдэлтэй хүмүүс 24 цагт айл одоо шоронгоос бусад бүх юмд бол орох хэрэгтэй. 24 цаг. Шоронгийн газруудад бол зөвхөн ажлын цагаар. Тэгээд тэрий ч одоо шүн дунд орж ирэл айлч хүнжлийн цагаан давандаа унтж байгаа эсхийг шалгаал тэ. тэгжиж өгдөг байсан юм уу тэр соёлж өрөхөд? Гэхдээ соёлж өрөх утгын тулд тэр айлч одоо ингээл нэг телевизэд одоо телевизрийн газар бол араажтай болох угаалгын машинтай болох гэл нэг тийм юмнууд бас байсан. Тэгээд тэр мэрийг нэвтрүүлж замд суманд бол тэр нь боломжгүй шүү дээ. Угаал тог байхгүй юм чинь. Угаалгын машинаар ч яг. Одоо жишээлбэл манай Баабар Цэнтэ хоёрын маань одоо Непко хөвлийн газар байна. Тэгээд одоо гэгэрсэн хүн, гэгэрсэн нийгэм гэсэн бас нэг тийм том давлгаа үүсгээд маш олон одоо бяцлаглалын, гэгэрлийн, ухаарлал гэсэн тийм номнууд хэвлэж байгаа. Тэр бол одоо нийгэмдээ өгж байгаа аюух том оюуны хөрөнгөөр болдог байхгүй. Бодмөрийн зэрэгт нэг юм гоё юм байдаг. Эмийн жор өвөртөлж явснаар ямар ч өвчнийг идгээхгүй. Тийм үү? Одоо бид нар одоо ханаад өрөхөд хэдэн антибиотикны рецептчүүлчихэд эсвэл антибиотик хармалж явснаар өгөхгүй чи энийг уух хэрэгтэй гэдэг тийм. Тэгэхээр энэ сургаал номлолыг чи мэддэг байх бол өрдөө рецепт хармалсан хүн тийм. Яг нэрэнд их амархан юм шиг мөртлөө чи айгүй хэцүү. Хамгийн хүнд нь эцэг. Юус амархан юм те хүнд гомдохгүй л яхад болох юм байна гэж ойлгоод авчих амархан. Наад чи хамгийн хүнд нь амар байх тусмаа юм айгүй хэцүү байдаг хөө. Бурхан мэгшэний хэлсэн гол юм нь юу юм гэхээр нэг зовлонгийн шалтгаан мунх гэсэн байхгүй. Тэгээ мунхаас яаж арилгах вэ гэхээр гэгэрх хэвээр. Гэгэрнэ гэдэг нь манайх нэг юм ид шид мэд гэж ойлгоо. Хөөрч мөрдөг тийм биш. Гэгэрнэ юм мэдхийн л нэр байхгүй. Хүнд муу юм санахгүй байх нь тийм үү? Би одоо чамтай муудалцчаад чамд хонцгонохгүй байх нь чамд хийж байгаа менежмент биш. Би өөрийнхөө сэтгэл зүйд хийж байгаа менежменттэй. Та хоёрын таны ярианаас надад юу их үнцэнтэй санагдав гэхээр орчин үеийн хүмүүсийн амьдралд хамгийн их хэрэгтэй ойлгох гэж их зовдөг сэдвийг та их инээдтэй, наргаантай, энгийн үгээр л маш мундаг одоо тайлбарлчул гэж би бодлоо. Тэгээд бусдаа төвөггүй амьдарч чаддаг, өөрийгөө аваа явдаг. Тэгэхээр улсын нуруунд хачаа өнгөрнө гэсэн үг шүү дээ. Хүн болгон тийм бие даасан өөрийгөө аваа явдаг юм субъект болчихвол манай 2 сая хагас юм чи юу бах та. Яг толгой хэлдэг нөгөө гар энчтгийн зурлалын 2 сая юм гэж жаргаачих боломж нь байгаа байхгүй. Хөдөө ингээд багийн хорл болж байна. Сая бүр 90 хэд онд гарсан улаан тамхи ховор үйдэлтэй. Багийн хорл болсон чинь гэрт хүмүүс нь багтахгүй гэрээ хаяа шуугаад нэг усууд нь гадаа суугаад нэг хэсэг нь дотор суугаад. Тэгсэн нэг нэлээд тогтой өгөн өөрөөсөө улаан дугуй харьцтай улаан тамхи гаргаад ингээд ороогоод ингээд татсан чинь жигтэйхэн гоё санагдаад жоохон 20 хөрж байгаа байна. Өө би нэг ороочихоо гэсэн.
Ороохон ч юу юм бэ? Чизгүүдийн салхинд дор суугаад нэг хэд гүнзгий амьсгалууд амьсгал. Чи юу юм бэ? Мундаг шүүмжилж байна шүү. Маахтар. Бацаан байж одоо тэгээд өвгний тагнаас тах. Гой шинэ үе эхэлж байна тийм ээ. Энэ бидний бас нэг хүнд байсан үе, ард хоцорч байгаа нь бас мэдрэгдээд байна. Асуудал зөндөө байгаа ч гэсэн тийм үү? Бидний амьдралд болж байгаа бүтж байгаа юм маш их байгаа байхгүй энэ 20 жилд. Уужуу тийм ээ. Та юу сайхан хандаж энэ дөнгөж босч байгаа гэрээ юмдаг тийм энэ хан муухай байна, энэ өнний өглөөрөг тусгүй байна гэж сугал шидэж байгаа дунагчгэлгүй шиг дэмээрээ тэгтээ хин хинээ сонсоод гэрэлтэй маргааш руугаа хамтдаа сайхан орох хэрэгтэй байна. Ухаантай байж тийм ээ. Тийм их ад жаргалыг хүнд бэлгэлдэг агуу их төр хөдөлмөрч чинь амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд өөрийнхөө хөндлөж явдаг эрх махтагаас скэ хугацаанд ч гэсэн илэн долонгоо ярилцаа суух сайхан байлаа. Тэгээ бас хөндлөж бохирхож явдаг ануучнтайгаас өчнөө олон жилийн дараа ингэж уулзаад бас ярилцаа суух сайхан байлаа. Та хоёртой ч гэсэн амжилт хүсье. Энэ их сайхан том проект болж байгаа маань магадгүй тэр 100 өөр ертөнцийг нээх нүрэх хөдөлмөрч чинь амжилт хүсье. Уран бүтээлийн амжилт хүсье. За, ерөөл атар болтугай.